Сайн мэцэн үү? Бид нар удаагийн нэвтрүүлгээр PlayStation-ы үүсэл төв сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн тун сонирхолтой баримтуудыг сонсон бидэнтэй хамт байгаарай. PlayStation төхөөрөмжний анхны хувилбар худалдаанд гарч байх үед тоглоомын CD-нүүд нь харанхуйтай байжээ. Бус CD нь ердийн CD-нүүдээс ялгаатай харагддаг учраас хуулбар CD болон оригинал CD-нүүдийг хооронд нь ялгаж харах туйлын амархан байв. Гэвч үнэндээ Sony компанийн CD-г хуулбарлахаас сэргийлэх үүднээс биш, харин зүгээр л гоё харагдах талаас нь бодолцсон. Ийхүү харанхуйтэйгээр дүрсэлж байжээ. Гэтэл санаанд шуурмгүй байдлаар хожим энэхүү харанхуйтэй CD нь хуурамч CD-нээс ялгарах гол давуу тал нь болсон гин. PlayStation-ы гарны дизайныг Goto Teiyu хэмээх энэ хүн зохиожээ. Тэрээр анхнаасаа л гарны дизайныг зохиохдоо тухайн үеийн төхөөрөмжүүдээс санаа авахыг огт хүсээгүй байжээ. Мөн гарыг тухайн үеийн 3D тоглоомуудыг тоглоход зориулан бүтээсэн гэдэг. Goto Teiyu нь товчлууруудыг бусад төхөөрөмжүүдийн гарнаас арай өөр байлгахын тулд үсэг ашиглалгүй дүрсүүдийг ашиглажээ. Ингэснээр тоглогчид гарны товчлууруудыг харьцангуй амархан цээжлэн хэмээн үтсэн байв. Эцэстээ дөрвөлжин, гурвалжин, X, дугуй гэсэн дүрсүүдээр товчлууруудыг нэрлсэн бөгөөд дөрвөлжин дүрс нь менюг, гурвалжин дүрс нь зүг чигийг, дугуй дүрс нь зөвшөөрснийг, X дүрс нь татгалцсныг илэрхийлдэг байна. Гэтэл улс үндэстнүүд X болон дугуйг хоёр өөрөөр ойлгодог болохыг тэд хожим мэджээ. Тухайлбал Зүүн Европын улсуудад дугуй дүрс нь зөвшөөрснийг, X нь татгалцсныг илэрхийлдэг бол Баруун Европын орнуудад эсрэгээр дугуй дүрс нь хоригдсан гэх утгыг илэрхийлж, X нь нягтлсан эсвэл баталгаажуулсан гэх утгыг илэрхийлдэг ажээ. Мөн гарны X товчлуур нь тоглогчдын дунд үл ойлголцлыг үүсгэдэг. Тухайлбал тоглогчдын зарим нь X товчлуурыг X хэмээн дууддаг бол харин зарим тоглогчид нь cross буюу загалмай товчлуурч хэмээн дууддаг. Ийхүү 2019 оны 9 сарын 8-ны өдөр PlayStation компани өөрсдийн аль биесны Twitter хуудасаараа дамжуулан товчлуурыг хэрхэн нэрлэдэг болохыг тодорхойлсон судалгааны үр дүнг нийтэлж байжээ. Та бидний харж байгаачлан судалгааны дүнд нийт тоглогчдын 80% нь товчлуурыг X хэмээн нэрлэдэг болох нь тогтоогджээ. Хамгийн сонирхолтой нь дараагаар нь PlayStation компани Twitter хуудасаараа дамжуулан товчлуурыг X биш харин cross товчлуур хэмээн дуудаж байхыг зөвлөсөн байна. Учрыг тайлбарлавал X гэдэг нь геометрийн дүрс биш, харин англи хэлний цагаан толгойн үсэг юм. Өмнө хийсэнчлэн PlayStation-ы товчлуурууд нь бүгд дүрсээр нэрлэгддэг тул товчлууруудыг үсгээр нэрлэх ёсгүй ажээ. Тиймээс cross дүрс буюу cross товчлуур хэмээн нэрлэх ёстой юм. 2013 оны 11 сарын 21-ний өдөр PlayStation компани блог нийтлэл дээрээ Dark Souls тоглоомноос санаа аван PS4 төхөөрөмж дээрх мессеж үйлчилгээг нэвтрүүлж байсан талаараа ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл та бидний харж байгаачлан PS4 төхөөрөмж дээр мессеж горим байх бөгөөд энэхүү системийг бүтээхдээ Dark Souls тоглоом дээр хэрэглэгчид тоглоомыг тоглож байхдаа хоорондоо мессежээр харьцдаг системээс санаа авсан ажээ. PlayStation-ы лого болон фонт дизайн нь нэлээд алдартай. Тэдгээр олон логон дундаас PS3-ын дизайн байв. Тухайлбал PS1 болон PS2 дээр ашиглаж байсан өнгө альсыг халж орхин тэс өөр өнгө төрхийг гаргаж ирсэн юм. Сонноос PS3-ын анхны логон дээрх фонтын дизайн нь Хүн алз киноны фонтны дизайн байв. Мэдээж тухайн үед Хүн алз кино нэлээд их алдар нэрийг олж байсныг ч хэлэхөө. Мөн тус киног Sony Pictures компани бүтээсэнтэй ч холбоотой байв. Тухайн үед Sony Computer Entertainment-ийн захирал байсан Кутараги Ken нь Хүн алз киноны фонтыг PlayStation 3-ын логон дээр ашиглах санаачлагыг гаргаж байжээ. Гэвч PlayStation-ы тоглогч фэнүүд ихэд дургүй байсан тул аргагүй эрхэнд логог дахин шинжилж, өнөө үед та бидний нүдэнд дасал болсон энэхүү логог тэд зохиожээ. Өнөө цаг үед PlayStation 4-ыг бид уламжлалт загвараар нь сайн мэдэх боловч үнэн дээр PlayStation 4 загвар нь үйлдвэрлэгдэх бүртээ тухайн цаг үед ямар тоглоом гаргаснаасаа хамаарат гаднах загварыг нь өөрчлөн тараадаг байжээ. Тэдгээрийг дурдвал Monster Hunter Edition, Uncharted Edition, 500 сая Limited Edition загваруудыг гаргаж байжээ. Тэдгээр дундаас хамгийн хөгжилтэй Edition нь PlayStation Gay Station байв.
Gay Station Edition-ыг тус вебсайтын захиалгаар 2014 оны 8 сарын 4-ний өдөр ойролцоогоор 500 мянган төгрөгийн үнэтэй гаргасан байна. Мөн түүнчлэн PlayStation төхөөрөмжийг асаах үед дэлгэцэн дээр гарч эхэлдэг бүүтийн завхранч гэсэн мөн олон удаа завхар дизайнаа сольж байсан түүхтэй. Тэдгээр дундаас хамгийн сонирхолтой бүүтийн завхар нь PlayStation 2 төхөөрөмж дээрх өндөр байшингуудыг дүрсэлсэн завхар байв. Өндөр байшингуудын төрх нь ирээдүйг илэрхийлсэн завхрын чиг хандлага бөгөөд энэхүү завхарт нэгэн нууц бий. Тухайлбал тухайн тоглогч PlayStation 2 төхөөрөмж дээр хэдий хэр олон тоглоом тоглоно төдий чинээ байшингуудын хэмжээ өндөрсөж байшингийн тоо хэмжээнүүд ч гэсэн нэмэгддэг ажээ. Тиймээс тоглогч энэхүү PlayStation 2 төхөөрөмжөө асаах болгондоо бүүтийн завхраараа дамжуулан хэдий хэр олон тоглоом тоглож байгаагаа баримжаагаараа мэдэж болдог байв. Өнөө цаг үед PlayStation төхөөрөмжийг илэрхийлж чадсан алдартай тоглоомууд болон маскот дүрүүд маш их байгаа билээ. Гэвч PlayStation төхөөрөмж анх гарч ирэх тухайн үед Sonic зараа Sega компаниг төлөөлж Mario Brothers Nintendo компаниг төлөөлөн алдар нэрийг олж байжээ. PlayStation тухайн ямар ч компани болон брэндэд төлөөлж чадсан маскот дүр алга байв. Sony-ийнх нь нэлээд удаан бодсны эцэст Polygon Man хэмээх энэхүү дүрийг зохиожээ. Энэхүү дүр нь PlayStation-ы онцлог болох 3D тоглоомуудыг илэрхийлсэн дүр байсан юм. Тухайн үед Sony компани ажилтан байсан Phil Harrison хэмээх энэхүү залуугийн ярьснаар бол 1995 онд Kutaraagi Ken Polygon Man-ы төрхийг харан ихэд ууралсан гэдэг. Тиймээс Polygon Man-ы үл бүтэх царайг хараад ойн гутсан Kutaraagi Ken нэн даруй дүрийг асууснаар эцэстээ PlayStation төхөөрөмж анх худалдаанд гарахдаа ямар ч маскот дүргүүгээр худалдаанд гарчээ. Гэвч ихээхэн цаг хугацаа өнгөрсөний дараа Polygon Man-ы дүрийг PlayStation All Stars Battle Royale тоглоомын сүүлчийн босс болгон гаргаж иржээ. Сонноос хэрв та санаж байгаа бол тухайн үед PlayStation төхөөрөмжийг төлөөлж чадсан хамгийн шилдэг дүр нь Crash байсан билээ. Crash Bandicoot нь нэгэн үе PlayStation төхөөрөмжийн маскот дүр байсан боловч мөн л Kutaraagi Ken гэж энэхүү нөхөр Crash-ийн дүр дургүй байсан гэх шалтгаанаар Crash-ыг маскотоос буулгасан байна. Kutaraagi Ken-ийн хэлснээр бол PlayStation-ийн төхөөрөмж нь Sega болон Nintendo-г бодвол илүү ахмад насны тоглогчдод зориулсан зүйл учраас Crash-ийн дүр нь PlayStation төхөөрөмжийг илүү жаахан хүүхдийн зүйл мэт харагдуулж байна гэжээ. Гэхдээ л Crash Bandicoot нь PlayStation 1 төхөөрөмж дээр даруй 6 сая гаруй ширхэг борлуулагдсан маш алдартай тоглоомын дүр байсан юм. Ингээд бодохоор Crash нь PlayStation-ыг алдар нэрт хүргэхэд хамгийн их үүрэг гүйцэтгсэн дүр байв. Дэлхийн олон алдартай компаниуд жил болгоны 4 сарын 1-ний өдрийг алдалгүй ямар нэгэн сонирхолтой зүйлсийг сэддэг билээ. Тэгвэл PlayStation-ийн ч мөн адил тоглогч нараа хөгжөөрч чаддаг. 2015 онд PlayStation Европ хэмээх YouTube-ийн сувагт усан цэлэнгээ PlayStation тоглох боломжийг сурталчилсан видео сурталчилгааг нийтэлж 2018 онд Facebook хуудас дээр PlayStation-ыг аналог хэлбэрээр тоглох боломжтой аналог төхөөрөмжийн сурталчилгааг нийтэлж байжээ. Сонноос нэгэн тоглоом зохиогч PlayStation-ы аналог төхөөрөмжөөс санаа аван энэхүү компьютер тоглоомыг бүтээ Steam дээр худалдаалжээ. Цаашлаад 2019 онд PlayStation-ы төхөөрөмж үүсэж хөгжсөний 25 жилийн ойгоор боддоор PlayStation хэмжээтэй маш том түлхүүрний оосорны сурталчилгааг гаргаж байв. PlayStation төхөөрөмжийн удирдлагыг бид бүхэн уламжлалт дизайнаар нь сайн мэддэг боловч маш олон төрлийн өнгө төрх хэлбэр дизайнтай гар удирдлагууд худалдаанд гарч байжээ. Тухайлбал Red хэмээх энэхүү тоглоомыг гаргах үеэрээ Trans Vibrator хэмээх төхөөрөмжийг гаргаж байв. Тус вибраторыг биедээ суулгаснаар тоглоом дээрх эффектүүдийг чичирхийлэл хэлбэрээр мэдрэх боломжтой байсан юм. Гэвч чичирхийлэл дэндүү их байсан тул тоглогчдод тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг гэх шалтгаанаар цаашид худалдаанд гаргаагүй яжээ. Мөн бас нэгэн сонирхолтой удирдлагууд бол Joy-Con, Joy-Con гэх мэт уралдааны машинтай тоглоомуудыг тоглоход зориулсан эдгээр удирдлагууд байв. Joy-Con нэмэлт өрүүлтэй удирдлага байсан бол Joy-Con нь өрүүлийг дундуур нь эргүүлж тоглох боломжтой байв. Цаашлаа танкны байлдааны тоглоомын логон хэлбэртэй удирдлага, Resident Evil тоглоом дээр гардаг цахилгаан хөрөг хэлбэртэй удирдлага, Katana сэлмийн хэлбэртэй удирдлага,
Dragon Quest, Slime удирдлага гэх мэт ёстой санаанд ч оронгүй PlayStation-ы удирдлагуудыг худалдаанд гаргаж байжээ. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.